Бүгдээрээ сайн байцгаана уу? 7 өнөөхөн шинэхэн влогоор та бүхэндээ уулзах гэж байна. Өнөөдрийнхэн влогоор би та бүхэндээ Brisbane хоттой байр түрээслэхэд ямар процессын дагуу яаж явдаг талаар товчхон мэдээллийг хүргэе. За манай гэр бүлийн хувьд азтайч гэх юм уу маш хурдан байраа олоод тэгээд бүр нүүж орох гэрээгээ байгуулад би тэгээд ерөн 2-3 хоногийн дотор нүгэд орсон. Юу хийж байгаа хөлт лээ? We're moving our luggage to the new apartments. За ингээ бүгд завгүй. Нүүжин би тэд шинэ байрандаа орох гээд. Байраа олох ихний процесс бол real estate гэдэг сайт байдаг. За тэнцэнээс яг өөрийнхөө сонирхож байгаа байраа олоод тэгээд өөр таалагдсан байрандаа материалуудаа явуулаад материал нь тэнцэн тохиолдолд байраа авдаг. Байрандаа ирлээ. Одоо төгсүүлэх байна. Харин одоо маргаашны сайхан гэрээ төгсүүлээ да тий. Ой, энэ юу юм хөрхөн номын сантам уу? Номын сайхан. Хүүхдүүдээ энд оруулж өөрсдөө ном уу? Өө ямар хөөрхин. Зя бид одоо байрныхаа. Яа. Байрныхаа бассейнийг үзэх гэж байна. Оо, бассейн гадаа юм уу тий? Оо, ямар гоё. Оо. За манай байр маань яг оршин суугчдаа зориулсан доороо юм үнэгүй бассейнтэй. За тэгээд байрныхаа хувьд бидэд болохоор материалаа явуулаад явуулсныхаа маргааш нь эйженси дээр очиж уулзаад тэгээд ерөнхийдөө процесс маань бол маш хурдан явагдсан. За хүмүүстэй хандаж хэлэхэд ерөн бол дөнгөж ирсэн хүмүүсийн хувьд байр олоход маш их хэцүү гэж яригддаг. За гэхдээ яг үнэхээр материалчин боломжийн дээр нь эйженситэйгээ очиод уулзж байгаа тохиолдолд бол маш хурдан юм байлээ шүү. Гадны орчин болоо дотоод орчин бүр үнэхээр гоё. За усан сангийнхаа хажууд юм үнэгүй номын сантай. За энэчнээс нь бол оршин суугчид номоо авч уншаад эргүүлээд буцаагаад тавьдаг ийм хөөрхөн. Ёо энэ хэсэг бол бүр үнэхээр дуртай. За тэгээд байраа авсны дараах бол хамгийн чухал асуудал гэрээ тогтчуулах. Ингээд бид дөрөв гэрээ тогтчуулах маш том ажилд гарсан. За тэгээд сонирхуулаад нэг хөгжлөөж гэх юм уу зөвл хэлэхэд 3 залуутай хамт амьдрахад хамгийн чухал юм юу байдаг гэж тэр бол хоол. Тэрээс гараа шууд IKEA орсон. IKEA ороод гэртээ хэрэгтэй юм аавь гэтэл манай 3 өлсөж байна. За эхлээд хоолоо идийгээд IKEA-гийн ресторанаар орсон. Хоол ундыг өгүүлэх бол ер нь манай гэр бүлийн хувьд бэдгэл нэг асуудал. Ягаад тэгэхээр манай 3 залуу гэрээсээ гараад шууд за ямар хоол идэх үү, хаашаа явах уу гэд энэ дээр бол бүр супер санаа нийлдэг. За тэгээд бид дөрөв нь хоолоо идчихэд одоо яг үндсэн дэлгүүр хэсэг ажилдаа орсон. Ингээд хэдүүлээ хамтдаа IKEA-гаар хийсэн. IKEA руу орсон ч аягүй гоё хямдрал өгцсөн. За ийм гоё том тавууг болохоор $1 50 центийн үнэтэй болсон байсан. Тэгэхээр нэнээсээ дөрвийг авцсан. Бүр гоё санагдаад. Welcome to my cooking show. Today I'll be teaching you how to make a delicious cake. Оо, чи хийсэн юм тий? Aha. Why is there so much blueberries and strawberries in there? Now try. Let's get the top. What is that? How? What is that? Дэлгүүрт үргэлжлүүлээд явжсэн чинь саяны том тавгны маань жижигхэн тавг ийм хөөрхөн аяг нь нэг нь 80 цент болоод хямдарсан байсан. За тэгэхээр найз зүгээр ахаа бас нэтлээдэг авсан. Австрал дээрээ удаагүй шинэ байртай болсон болохоор юм болгоныг л авах хэрэгтэй болсон. За тэгээд авахтаа бүр 2-оор үржүүлнэ. Яагаад тэгэхээр манайх 2-0-той. За 2 унтлахын өрөөтэй болохоор юм болгоныг л 2-оор үржүүлж авах хэрэгтэй болсон. За ингээд гэрээ тогтчлоод явах нэг бодлоо айгүй гоё шүү. Яагаад тэгэхээр шинэхэн хосууд шиг л за гэртээ юу авах вэ? Энийг тэрэндээ авъя. Энэчнээ ийм юм тавья гэж тогтчулж эхэлдэг. За нэг бодлын маань мөнгөнд бол маш өргөлгөн байдаг. Тэгээд ойр зүрийн жижиг сажиг мах бодлоо IKEA-гаас авсан үн маань болохоор $285 болсон. За гэтээ $10 дискаунттай. За дэлгүүр дуусаад гараад ирсэн манай 3 дахиад үлссэн. Үүдэн дээдэг хот догоос хідүүлээ авч идья гэсэн. За энэ 3-ыг дагаж идэж явсаар идэл би ч бүр хөөрхөн удахгүй бондоох ах уу. За ингээд дэлгүүрсэнгээ идэж ууж явж итэл дэлгүүрийн маань хаах цаг болсон. За ингээд гараад ирсэн чинь бүр орой хав харанхуй болсон байсан. За дэлгүүр яваад ирсний дараа бүсгүүчүүд бидний хамгийн гоё зүйл юу байдаг гэж. За авсан зүйлсүүдээ нэг нэгээр нь үзьхээ. Тэгээд мөн сав баглаа бодлоос нь гаргаж тавих.
За маргааш нь бид дахиад дэлгүүрхэссэн. За энэ нь юу исэн гэж бүр хамгийн гоё. За Австрали яг жилийн дунд Financial Year гээд хамгийн том супер хямдрал болдог. За тэгээд бид электрон барааны дэлгүүрхэссэн. За тэгсэн та нар хараа энэ $4,295 зурагт 2,985 болоод хямдарсан. Вау. За тэгээ өнгө бодог модг нь бол ёо үнэхээр гоё. Энэ гоё хямдралыг яаж зүгээр өнгөрөөх вэ? Бидэд тэгээд зурагт хөргөгч гээд ойр зургийн цахилгаан бүх бараанууд авсан. Дараа нь тэгээд угаалгын өрөөний зүйлс зардаг дэлгүүр орсон. За энэ дэлгүүрийн бүрийн альчуур материал нь ёо үнэхээр гоё амар зөөлхөн. За тэгээд гэр бүлийнхаа бүх гишүүдэд зориулаад өөртөөх нь дуртай өнгөхийн альчуурнуудыг бас авсан. За мөн бааны бүх хэрэглүүдийг авсан. За ингээл амралтын өдрүүдээр бид тэгээд дэлгүүр хэсдэг ажилтаа болсон. За сонирхолтой гоё ажил шүү. Яг жил бүрийн энэ хэсэгт бол дэлгүүр хэсгэд ёо үнэхээр гоё ингээ шар улаан өнгөөр алглаад бүх зүйлс бол маш сайн хямдардаг. За тэгээд Юкан дэлгүүр явж ирчээд нөгөө үнцэн ажилдаа орсон. За авсан зүйлсээ задалдаг, үздэг, хардаг, баярладаг ажил. Том бараануудаа мөн хүргэлтээр захиалсан. За тэгээд удалгүй хүргэлтийн бас бараанууд маань хүрэлцэж ирсэн. Хөргөгч маань ирсэн болохоор бас бидэд хүнсээ цуглуулсан. За яг энэ хүнсний хувьд болохоор манай гэр бүлийн хэрэгцээнд одоо 4 хүний хувьд гэсэн үг. 7 хоногийн маань яг хүнсний хэрэглээ байгаа. За 7 хоног болгон бидэд ерөн нэг иймэрхүү хүнснүүд аваад за тэгээд дараагийн 7 хоногийн амралтын өдрүүдээр дахиад хүнсээ шинээр одоо цуглуулж эхэлдэг. За тэгээд энэ алкогольны хувьд болохоор манай 7 хоногийн хэрэглээ бол биш байгаа шүү. Тэрийг ойлгоорой та бүхэн. Яг одоогоор сурагчдын амралт эхэлсэн байгаа 14 хоногийн амралт. За тэгэхээр сурагчдын амралт эхэлсэн болохоор бидэд ланч манч бүтээгдэхүүн бол юусоо аваагүй. За тэгээд хичээл эхлэхээр ланч цуглуулна бэлтэнэ гэж бас нэг том ажил ордгоо. За зөвхөн хөргөчөнд хадгалж болох бүтээгдэхүүнүүдийг ингээд хийсэн. За бусад тэгээд хүүхдүүдийн идэх одоо чихэр бичэн уу эдийн те амттнууд бол ерөөсө хөргөчөнд бас ороогүй байгаа шүү. За ингээд влогтой минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Баяртай.